За сайн байцгаана уу X-File podcast юм уу ээлжид нэгэн дугаар эхэлж байна. Тэгээд өнөөдрийн дугаарт би баярх байгаагаа дахин өрсөн байгаа. Түрүүчийн дугаар дээр битэрийн ярилцсан ярилцлага нилээдгүй бас сонирхолтой болж чадсан юм шиг байгаа тий. Facebook дээр бараг 1.7 сая үзэлт авсан байсан. Тэгээд энэ удаа бас танаас ладаж асуух зарим зүйлийг тий өшөө сайн тодруулах шаардлагатай бас байгаад байна. Тэгээд part 2 болгоод энэ ороолыг гэж бодож байгаа. Тэгээд бас зөвхөн part 2 гэлгүй ер нь тантай бас нилээд цуврал ярилцъя гэж боддог. Part 3, part 4 гэх тий. Тэгээд бас мэдэж авъя гэсэн зүйлээ өшөө сайн тодруулаад мэдээд авъя гэж бодоод байгаа. За тэгээд эхний асуултаа би сая Монгол банк нөгөө бодлогын үгээ нэмлээ гэдэг чинь шүү дээ тий. Тэгээд энэ талаар бас тодорхой хэмжээнд асахгүй. Би ингээд Монгол банкны бодлогын үгний тухай нэг анимашн үзчихсэн. Тэгээд ингээд тодорхой хэмжээнд зах зээл дээр их хэмжээний мөнгө эргэлдээд ирэхээр ч гэдэг үү тий. Бодлогын үгээ ингээд нэмж яагаад буцаагаад тэрийг ингээд сордог ингээд цусны эргэлт шиг болгодог энэ төр гэдэг сонсчихсан байхгүй. Тэгэхээр ийм гэтэл одоо зах зээл дээр тийм их хүн байгаа ч юм уу тий. Тэгээ яагаад энэ бодлогын үг нэмэх болов бас энэ талаар сайн мэдэхгүй байна тий та тайлбарлаад өгөөч. За тэгээ юуны түрүүнд энэ Уганбаатар дүүдээ подкаст Уганбаяр дүүдээ подкастаа дахиж өргөжлүүлж ингэж хийж байгаад баяр хүргэе. Мөн энэ подкастыг цагаан байгуул бичлэг хийж сайхан техникийн маш сайхан чанартай хийж өгч байгаа Нё фильм студийн хамт олондоо мөн талархаж байна. Тэгээ ер нь бол зөвхөн Монголын ард түмнийг сүүлийн 35 жил ийм хүнд хэцүү амьдралд авэйтсан. Мөн үү? Тэр нь өөртөө очисон энэ нөхцөл байдлыг бид нар маш сайн онш тавьж тайлбарлаж ижил. Тэгээ ард түмэн өөртөө эндээсээ ийм учиртай юм байна штэ. Гол онш нь энэ юм байна. Гэхэд оншоо зөв болж ижил цаашаа эндээс мултрах болохоос биш. Онш буруу тавигдаад яваад ах юм бол ерөөсөө Монголын ард түмэн өнөөдрийн их өрөнд орцсон байдал, өндөр зээлийн хүү, барааны үнийн өсөлт, цалин амьдралд нь хүрдэггүй гэх мэт юм яг бодит амьдралд нь байж байгаа бүх зовлонгоос хязгаарч салахгүй. Тэгэхээр яг сая маш чухал нэг асуулт асуулаа. Монгол банк бодлогын хүүгээ нэмлээ гэж. Тэ? Тэгээд бас нэг асууж байгаа асуулт нь инхээр энэ зах зээл дээр байж байгаа мөнгийг Монгол банк бодлогын хүүгээ нэмэх замаар. Тэгээд мөнгийг буцаад татаж аваад тэгээд инфляцийг зохицуулдаг. Яг тэр Монголын ард түмэн маш их мөнгөтэй болчоод тэгээд хоорондоо бараа бүтээгдэхүүнийг будаацалдаж үн цохиж аваад тэгээ барааны үн өсөөлөө гэсэн маягаар тайлбарладаг байхгүй юу? Мөн үү? За тэгвэл одоо битэр бодоо жиний ард түмэн гудамжинд ингээд бүр ингээд хармаандаа бүр мөнгөнд багтаж ядаал. Тэ? За нэг 3,000 төгрөгийн талхайн гутал чи 3,000-аар авангууд нь аль би хайж байсан 3,500-аар авъя гэд тийм мөнгөтэй байхгүй байхгүй мөн үү тий эсэгээр банк нь ихэнхдээ зээлээ өгөхгүй өгсөн ч хэрэгтэй байгаа зээлнийх нь 60-70% өгдөг тэнгуутаа нөгөө банкныхын чи өөртөө хувилчаад банк усаараа үлдсийг өгдөг тэгээд дахиад тэр нь бас гүйцэд өгөхгүй үлдсийн янз бүрийн ламбард аппликейшн нэртэй юмнаас өшөө өндөр хүүтэй авдаг гэд ийм шатраасан банк бас ламбард аппликейшн гэсэн шатраас мөнгө үлдэх тогтолцоогоор ёстой бүр тухайн өдрөө арийг залгаж л монголчууд бүр өрнөөс өрний хооронд амьдэрч штэ. Тэгэхээр өрнөөс өрний хооронд амьдаад хахад яахаар мөнгөний илүүтэлтэй байдیں۔ Зөв үү? Тэг богоц. Тэгэхээр эн чинь шал худлаа тайлбар гэсэн үг. За тэгээд нөгөө талаас нь тайлбарлая. Яагаад Монгол банк гэдэг нэртэй энэ бүтэц 35 жил яг ийм юм яриа яваад байдیں۔ Тэ? Мөн үү? Нэг зүйлээ давтаж яриад. Нэг зүйлээ давтаж яриад Монголын ард түмэн дандаа их мөнгөтэй байгаад байна. Тийм учраас мөнгөгүй болохгүй л эдэр мөнгөөр зодоод юу ч байсан хамаагүй хоорондоо үн дуулах хурдтайгаар үн хаялцаж авч байгаа юмны үнийг эксхейж яриад нь штэ. Тэгсэн мөртлөө бодит амьдралтай гарахаар мөнгөдөө нэг ч байхгүй. Тэр тэгж яриад хийгээд байгаа Монгол банкных нь өөрсдөө бүгдээрээ банк усын эзэд байдаг. Мөнгө хүлэгчд байдаг. Мөн үү? Тий. Тэгэхээр эндээс нэг ийм ер нь 90 оноос хойш Монголд ороод ирсэн байж байгаа санхүүгийн хэллэгүүд, нэр томьёонууд тэрүүгээр ингэж хийж өгсөн энэ мөнгө санхүү татварыг зохицуулж байгаа хуулинд байж байгаа ойлголтууд энэ төр дандаа тийм худлаа ойлголтууд байдаг байхгүй юу? Харин тийм баг эсрэгээр юм шиг. Монголд яваад Монгол хэрэгжүүлээд байгаа энэ мөнгөний бодлогыг ерөнхийдөө монетарист бодлого гэж хэлдэг. Мөнгөөр тухайн эдийн засгийг удирдах бодлого гэдэг байхгүй юу? Мөн үү? Тэгэхээр монетарист буюу мөнгөний бодлогоор мөнгөөр тухайн улсын эдийн засгийг удирдах бодлого гэдэг энэ бодлого монетарист гэдэг энэ номлол буюу энэ шашинчин өөрөө шал худлаа мөн үү хүнийг залддаг мухраар сүсэглүүлдэг долларын эзэдийн хүн төлөвтнийг хуурдаг тийм хуурамч номлол байхгүй юу хуурамч номлол тэгэхээр би түүний ихэж хэрэгтэй хэлсэн энэ санхүүгийн
нэр томьёонууд дандаа залилангийн худлаа байдیں۔ гэж. Бодлогын хүүгэд нэрлэдэг байгаа. За бодлогын хүүг шинэ юу гэж ойлгож байна? Бодлогын хүүхээр тэр нэг зээл өгөх процессыг багасгаад л ерөөсө буцаагаал тэр мөнгийг буцаагаал банк руу илүү татаж авах л гэж ойлгоод байгаа байхгүй би. Зах зээл тэр юуны хүү байх вэ тэгэхээр? Тэр бодлогын хүүхээр зохиомлоор үүсгэж байгаа л одоо нэг тийм шууд л одоо хүчилж байгаа. Одоо ингэсэн үг ч одоо шинэ ингээ за хоёр хүн хоорондоо харьцаанд орлоо. Нэг нь нэгэндээ зээл өгөөд нөгөөт нь авч байгаа биз? Тэгэхээр тэр зээл өгч байгаа юм уу зээл авч байгаа хүүгд хэлээд байгаа шүү дээ. Бодлого үг зөв үү те. Тэгэхээр энд одоогийн үзэг шалгандаа тайлбарлая. За бид нар ингээд Монголын ард түмэн бизнесүүд арилжааны голомт банкнаас арилжааны банкнаас зээл авдаг. За 20% хүүтэй зээл авдаг байлаа мөн үү? Тийм богоц? Тэр үл зээлийн хүү. Зээлийн хүү. Бодлогын хүү гэдэг нь юу юм гэхээр Монгол банк одоо чинь Баяр хүү арилжааны банкнаас 20% хүүтэй зээл авах юм бол энэ бол Баяр хүүгийн арилжааны банкнаас авч байгаа зээлийн хүү. Нөгөө талдаа Монгол банк арилжааны банкнаас зээл авахад тэр арилжааны банкнаас авч байгаа зээлийн хүүгээ бодлогын хүүгэд нэрлэдэг байгаа байхгүй юу? Арилжааны банкнаас авч байгаа зээлийн хүүгээ. Тий. Үтгэл бодлоо. Өдөө Монгол банк чи төгрөг хэвлэж байгаа шүү дээ. Тэгээ Монгол банк төгрөгөө хэвлээд угийн хүмүүсийн ердийн бүх монголчуудын улс төрчид ерөнхийдөө засгийн газар их хурлын гишүүдэд ойлгодог ойлголтоор бол Монгол банк төгрөг хэвлэчихэд мөн үү? Тэр нь арилжааны банкуд ингээд дамжуулаад ард түмэн зээл өгöd байгаа шүү дээ. Одоо би чинь банкнаас 20% хүүтэй зээл авахд Монгол банкны хэвлэсэн төгрөгийг л авч байгаа шүү дээ. Мөн үү? Тэгвэл Баяр хүү энэ банкнаас 20% хүүтэй арилжааны банкнаас зээл аваад тэр авч байгаа зээлийнхаа хүүг нь зээлийн хүүгэд нэрлээд ахад нөгөө талаас нь Монгол банк нь болохоор энэ арилжааны банкнаас бас зээл авчдаг. Тэгсэн мөртөө тэр зээлийнхаа хүүгээ бодлогын хүүгэд нэрлээд байгаа байхгүй да. Тэгэхээр энэ чи бүр бодлогын хүү биш үү? Үгүй энэ зээлийн хүү байхгүй. Монгол банк хадгалж энэ чи санхүүгийн нэр дандаа залилдан байдаг. Тэгэхээр ингээд ойлгочих. Ялангуяа энэ подкастыг бид нар сайн их хурлын гишүүн мишүүн тэр янз янзын өөрсдөө одоо ухаантай гэж боддог. Тэм өхүүд энэ төр их сайн ойлгуулад ард түмэн өөртөө энийг сайн ойлгож байна. Энийг ойлгодгүй улс төрчтэйгээ ичээгээд ийм мэддгүү гэдгээр нь ийм мэдэхгүй бол та нар дахиж битээ улс төрд ор гэж шахмаар байгаа. Юу юм гэхээр Монгол банкны бодлогын хүү гэдэг бол Монгол банкны арилжааны банкнаас авч байгаа зээл авч байгаагийн хүү нөхгүй юу? Мөн үү? Тийм үү? Тэгэхээр чи эндээс нэгдүгээр тийм парадоксалны буюу парадокс буюу тийм хажин итгээд гажиг ойлголт гарч ирж байгаа. Яахаараа Монгол банк арилжааны банкнаас зээл аваад байд. Тэгсэн мөртөө өөрөө төгрөг хэвж арилжааны банкнд өгдөг шүү дээ мөн үү? За тэгэхээр энэ чин өөрөө одоо тэнгуут манайхаа юу гэж боддیں۔ Манай улс төрчид энэ сүүлийн 30 хэдэн жил явсан хүмүүс. Гэхдээ энийг цаанаа бидний ойлгодгүй. Агуу имийг энэ долларын эзэд мэдээд байна. Валютасаа мэдээд байна. Тэгэл ингээд нэг андуурдаг байхгүй. Энэ ямар ч агуу магуу юм байхгүй. Зүгээр л манай зээлийн хүүг өндөр байлгахын тулд бодож олсон долларын эзэдийн зайль байхгүй юу? Одоо энэ дэр дүүн ингэж хэлмээр байгаа байхгүй. Энд тэнд ингээл яваад монголчуудтайгаа ингээл уулзахад нэг тийм ойлголт байгаа байхгүй. Монголчууд ингээл одоо нэг цалин нэмнэ гэдэг штэ. Цалингийн ингээл нэг тултал нэмэл гадаад улсууд шиг ингээл нэг нэмнэ штэ тий. Одоо хэдэн доллар болгохтой ингээл нэмэнгүүтэл Монгол улс нэг сүрх гээд байгаа юм шиг тий. Ташраараа гадаадаас юм авах гээд байгаа юм шиг юм. Эсвэл одоо ингээл доллар нь тий олдхоо байлаад инфляц болоод юмны үн өсөөд л те нөгөө таны хэлдгээрээс нөгөө талхыг үн зодож авах гээд байгаа юм шиг те ингээл үн өсөхгүй мөртлөө юу идэхгүй мөртлөө ороод ийм артад ороод те чи 2%-д баярхаа чи 3,000 талхаа болж би 4-оор авнаа гэж бодсон тийм нэг мөнгөтэй юм шиг үү те ойлгоор үзэж нүг ханаа төрцөө байгаа болохоор ч хоолоо яагаад тэр нэг булаацалтаад те үн хаялцаад хамаг юмны үн өсөөд ингээл бүхэн сүрх гээд байгаа юм шиг нэг оруулж ирж үнтэй занж байгаа 600 GP те Lexus 600 гэж те зарж байгаа 450 байх юм бол те чи очоод 460 үгүй би 600 чи үгүй би тэр нэг тэгээд байгаа юм шиг. Тэгэл инфляц болоод ингээл нэг юм сүрх гэж байгаа юм шиг нэг юм ойлголтыг бүр өрх байхын чи бүр багаас нөхсөй бид нар. Гэхдээ эн чи нөгөө 10 жил заажсан байхгүй. Зөв байхгүй. Би ч гэсэн нэг анх хэр оронд ойлгохдгүй юм. Би яг хизээ нэгэн цагт их олон их доллартай болоод тэгээд долларын төгрөгтэй харьцах тогтвортой болоод тэгээд зээлийн хүү буугаад тэгээд сайхан амьдрч гэж итгэхэд 35 жил болчихж байгаа байхгүй. Тэг ингээд судлаад байсан чинь шаал худлаа. Өөрөөр номлож байгаа номлолынхаа эсрэг
Өөрөөр хорон үйлдэл хийж манай төгөргийн ханшийг унгаад барааны үнийг ихсгээд төгөргийг үнэгүй болгоод цэнэгүй болгоод ханшийн унагдаг болгочингуудаа тэрийгэ тайлбарлахдаа эсрэгээр нь танаа төгөргийг ханшийн доктортой болгох гэсэн, танаа төгөргийг чи үн цэнтэй болгох гэсэн, өөрөөр яриад байгаа байхгүй доктортой болгох гэсэн гэж худлаа өөрийнхөө хийж байгаа үйлдэлийнхаа тэ хор хөнөөлтөй үр дүнгийн эсэг имийг худлаа тайлбарлаад энэ Америкуудын зайл байхгүй юу? Баяргүй хахад тэнгууд юу ажиглаж чинь гэж. Дүүн нөгөө гадаад байсан гэж хэлсэн шүү дээ. Гадаадд байхад нэг юм байдаг байхгүй. Манай монголчууд сайн ойлгоод байгаа. Гадаадд ингээ хаач очсон байнга мөнгөтэй байдаг. Мөнгө эргэлдээд байгаа байхгүй тийм. Цалин өндөр байна. Хүмүүс гар дээрээ мөнгөтэй байна. Орой найстайгаа ууж идээд гарахтаа мөнгөтэй байна. Би төлөөд байгаа тавч. Ингээл 4-5 суудсан те. Би төлч үгүй би төлч ингээл одоо хин төлөх. Ингээд гадаад ингээд юу л мөнгө ингээд байнга бэлэн мөнгө эргэлж идэг байхгүй. Тэр ингээ амар анзаарэгддэг. Тэгээд тэр мөнгөн дээр нэг тийм санаа зовдөг. Тэнгөт олон жилийн дараа Монголдо ирэхэд юу анзаардаг гэхээр ингээл мөнгөгүй хаач орсон нэг мөнгөний проблемтэй те. Ингээл гороо годж байгаа юм шиг хөөх ингээл нүд тон бүтэлцөөж байгаа юм шиг манай ард түмнийг ингээд нэг юм мөнгөний нэг юм дутагдалд орсон байна. Зөрөөд тэгснэ ингээд энийг бүр юу мэдэрч ийм хэлэхээр дүн нэг юм урсгал нэг юм шаланг байгаа шүү дээ. Тэр шаланг нэг тэр дээр л нэг чимгцэн юм шиг харагдаад байгаа байхгүй. Тэгээд ингээд тааруулаад жоо гэдэг гожигчаад бүгдийн дандаа цангаад нөгөөд нэг арай харагдаж арай хүссэн мөсрийг дусаагаад байгаа. Дусаагаа нөгөөд нэг байга нэг юм үсгэлэн чим шиг цангаад байгаа чим шиг нэг юм сонин юм хүмүүсийг ингээд бүтээсэн байгаа байхгүй. Тэгэхээр энийг манай монголчууд юус анзаарахгүй. Тэгэхээр та нэг сайн тайлбарлаж гарт дээр их хэмжээний мөнгө байхаар муу зүйл биш байгаа байхгүй. Тэгээ ингээ бүгд ойлгочтой. За ажил өсөд байгаа. Та энэ хэлээд өгч. Ийм ойлголт байгаа. Бид нар нэгдүгээрт нь юу ойлгох хэрэгтэй гэхээр нэгдүгээрт. Одоо шинэ хятад өнөөдөр сайн хөгжөөд энэ жишээ. Яагаад тэгэхээр гадаад валют үе Америк долларыг дотоодынхаа эдийн засаг руу оруулж долларжилт хийгээгүй байхгүй юу? 90 онд долларжилт байсан. Мөн үү? Айж байжбар шахсараад одоо хятад доллар евро гэж мөнгийг мэдчихв. Тэгвэл юана аваад дэлхийд тэний явж идэг. Юан өөр хөрөвдөг валют болцсон байхгүй юу? Зөв багаз. Тэгэхээр бидний том алдсан юм юу юм гэхээр бидний бүх амьдралыг долларжиж болгочихгүй юу? Хамааралтай. 100 хамааралтай доллар. Өөрөөр хэлбэл манайд авчирч ин долларын суулгасан, валютын сангийн суулгасан, манайхыг хяндаг Монгол банкад дамжуулж явагддаг мөнгөний бодлого гэдэг програмын чинь үндсэн зарчим нь юу юм гэхээр орж ирсэн доллар болгон Монгол банкны зарласан ханшаар төгрөг болж хуураад тэгээ саяны хэлдэг тэр бодлогын хүмүүгүүдийг залилангаар 20% өндөр хүүтэй зээл болж ёстой тийм програм суулгацсан гэсэн үг байхгүй энгийн тайлбарлал бол зөв багаж. Тэгэхээр чин тийм өндөр хүүтэй зээлэн дээр тодорхой хугацааны дараа бүгдээрээ дампуурах байхгүй да. Яг та тийм өндөр санхүүгийн өртөлтэй бизнесийг төлөх чадвартай бүр ямар ч бодит амьдрал дээр 70% 100 төгрөг авчаад 100 долларж буцаахтаа 30% ашиггээд 200 төгрөг болгоно гэдэг тийм бизнес Монголд огт байхгүй да. Мөн үү? Тэгэхээр нэг хүн болгон бизнес эхэлдэг тодорхой хугацаанд бүгдээрээ өрөнд ороод дампуураад тэгээс сүүл нь анх 90 оноос хойш нэг алдаг оног энэ тэнд барьж үтээсэн байшин барилга орон сууц бүх юма буцаж хураалгаад ингээд энэ сорогдоод яваад байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр нөгөө талдаа саяны хэлдэг нэг том юм байгаа ойлголт дутуу байгаа. Дотортлын эдийн засгаа долларчтаас үл хамаарчаад долларыг зөвхөн гадаад худалдаанд хэрэглэгддэг санхүүгийн нэг төлбөрийн хэрэгсэл гэж хуульчид тогтоочоод ханшийн доктортой болгочоод дотгошоороос ордоггүй болгоод мөн үү. Тэгээд дотортлоо төгрөг имийг сайн нэмээд тэгээд хоорондын иргэлтийн сайжруулалт таны сайн гэдэг үү шүү дээ. Саний хэлдэг нөгөө цусны иргэлтчин одоо маш энгийн юм шүү дээ. Хүн хизээ эрүүл сарвал сайн байдаг хүний биологийн бие. Цусны иргэлт нь хурдан сайн буюу шингэн цусны шингэн мөн үү. Тэгээд цусны иргэлт сайн байх тусмаа ханаа том өвчин тусдаггүй урт насалдаг шүү дээ. Эдийн засаг яг адилхан. Тэгэхээр эдийн засгийн цусны ургалт хурдан байна гэдэг нь хүмүүсийг мөнгөжүүлээд мөн үү. Тэр мөнгөнд хэдий ч хүмүүс мөнгөтэй усмаа үсээ гой засуулна, хоол унданд орж идэнэ гэдэг нөгөө нэг хүний орлого нь нөгөө хүний зарлага. Тэр хүний зарлага нь өөр нэг хүний орлого. Гэт ингээл эдийн засаг дотроо ер нь бол нэг 30-аас 35 дахин эргэлдээд анхны цэгдээ ирэхийг бол нормалын эдийн засаг. Солонгосын хөгжиж байгаа, Сингапурын хөгжиж байгаа загвар бол хэвсэн төгрөг болгон жишээ нь Монгол улсад баяр хүүгээ авсан цалин ямар нэг байдлаар ингээд нэг 25-аас 30 тойрог хүн амьтны гар дамжиж явсараад буцаад нав дээр цалин ирэхэд л тий тэр 30 35 дамжсан хүмүүсийн
Орлого зардаг гээл ингээд цусны эргэлт чи хурдыг. Тэгэхээр хэдий ч нэ олон хүнийг миний авсан цалин төлбөр чамд төлсөн мөнгө. Буцаага чамаас авсан мөнгө гээд ингээд эргэлдэл тусмаа сайн. Тэгэхээр бид нар одоо ямар миний шинэ мөнгөний бодлого гэдэг байгаа чи юм хэрэг. Ерөөсө дотор талтай хинээс ч гуйхгүйгээр төгрөгөө хевлээд тэгээд зээлийн хүүг байхгүй болоод мөн үү. За татварыг нь олон давхурцсан 35 шахуу хувийг авчдаг татварыг багасгаад 10% аваачаад мөн үү. Тэгээд ханшийн алдагдлыг ард түмэн үүрдэггүй. Доллартай харьцах дотор талын эдийн засгт ямар ч хамаагүй. Авилгал байхгүй болгочих юм бол тэгвэл тэр саний хэлээд байгаа 70% чинь байхгүй болоод 10% болоод үлдчих واخгүй да. Тэгээд дотоод төлөвтэй сайжруулах. Тэгэхээр нөгөө хүн талхны үнэ тогтоохтой зөвхөн татврын 10% тооцож үн тогтоохоор талх 2000 биш. Нөгөө бодит төртөг 1000 дээрээ 100 төгрөг нэмэгдээл. Тэ 1100 واخгүй юу. Тэнгүүд өөрийнхөө ашгийг нэг 10% өгөх юм бол 1200 зараад болоо. Тийм богод доктортой эргэлтэн хурдан. Тэгэхээр инфляцийг хяндагч өөрөө саяны энэ санхүүгийн тогтолцоогоор байхгүй. За тэгэхээр сонсч. Тэгэхээр сайн хэлье. Мөнгөний нийлүүлэлт эсрэгээрээ. Эсрэгээрээ. Сайн байх тусам дотор талын эдийн засгт цусны эргэлтийг сайжруулах сайн бол. Яг үний эвлэн бүр яг үний. Тэгээд дээр нь дэртэйдэг хүн хоёр ходооттой биш, хоёр биетэй биш. Мөн үү? Тэгээд улам шунхаараад идэхгүй ижиж хоол авч өмхөрүүлээл үн хаялцаад мөн үү? За чи нэг 30 мянгаар нэг стейк авах чаах чи би мөнгөтэй юмч баян юм чи. Би наадах чинь тэ 300 мянгаар авъя гэчээд идэхгүй хаяач чи монголчууд тийм биш байхгүй да. Тийм худлаа номлолоос нь болох хэрэгтэй. За хоёрдугаарт нь инхээр дотор талтай энэ төгрөгийн эргэлтээ сайжруулчихгуудаа зүгээр валютыгаа маш сайн хянаад одоо чинь засгийн газар янз бүрийн мөрөөдөл тоглоомд бараг $500 сая алдаад байна гэж байна. Тэ? Гадагшаа их явж хамаа намаагүй мөнгө үрдэж гэдэг юм. Тэр нь импортын маш их Монголд үйлдвэрлэдэг байгаа бараг маш ихийг импортоор оруулж ирээл. Тэг яг энэ тус импортын татвар байхгүй болгож байгаа дотоод үйлдвэрлэлтэй алаад байна шүү дээ. Тиймэрхүү юмаа зохицуулах валют юунд хэрэгтэй гадаад худалдаан дээр байхгүй. Тэгэхээр бид нар гадаад худалдааны хууль ерөөсө хуульгүй яваад ирсэн. Хуульгүй яваад ирсэн. Тэгэхээр тэр гадаад худалдааны хуультай болгоод тэгээ гадаад худалдааны хуулийнхаа импорт экспортынхаа татвараараа валютын нөөцтэйг зөв зохицуулаад явуучих юм бол дотогшоо дотоод эзэн гэсүү долларчд байхгүй болоод мөн үү. Тэгээд дээр нь долларчд бол яг бодит байлаа манай эдийн засгийн 10% байхгүй юу. Яг бодит гадаад худалдаан дээр. Тэр үнэхээр зөвхөн гадаад худалдаан дээр доллар хэрэгтэй гэж үзвэл Монгол улс нийт хийж байгаа гадаад худалдааныхаа 70%-ийг хятадтай 20%-ийг Оростой 10%-ийг бусад бүх ертөнцтэй холбоотой хийдэг байхгүй юу улсуудтай. Тэгвэл бид нар 100% доллараар тий гадаад худалдааны нөөц бүрдүүлэх хэрэггүй. 70% нь юанаар 20% нь рублээр 10% нь доллар, евро, мовро одоо эсвэл Корей, вон тий Японы йен бэнэ хамаагүй бүрдүүлчихэд ханшийн доктортой болгоо хуульчилчихаар тэгэхээр нөгөө дотоод эдийн засаг 100% доллар жилтгүү болчихно. Тий. Гадаад худалдаа 100% доллар жилтгүү болчихно. Мөн үү? Тэгэх юм бол бид нар нөгөө гадаад худалдаан дээр 100% долларын бүртгэлд орчоод доллараа авчиж доллараар гэрээ хийчихэд юан руу шилжүүлдэг. Буцаага аварч ирэхдээ төгрөг болгодог гэдэг долларын эзэд байнгын шимтгэл хураам төлж залдуулж тэдэрч хянагдаад байгаа залим мөхнөөс мултарчин гэсэн үг байхгүй юу? Мөн үү? Өөрөөр ингийн докер одоо наран тулын захтай 8 хийдэг хүн ч гэсэн энэ өнөөгийн төр засгаас хамаагүй дээр 8 хийнэ. Одоо наран тул дээр 8 хийдэг хүн ингээд бүх наран тул захын 8 чтгийг яг Монгол улсгаа үзэх юм бол 70% нь Хятадаас бараагаа авч байгаа. 20% нь Оросоос авч байгаа. 10% нь одоо бараа авахгүй ч зүгээр гадагшаа явж мөнгө үрдэг байхгүй юу да. Японоос энэ хогийн машиныг татах, Солонгост очиж эмнэлэгт үзүүлэх, Вьетнамд очиж амрах, Тайланд очиж амрах, казино тоглох, дотор талтай валютаар энэ битинг хийх мэх гэдэг шүү дээ. Тэгэхээр миний тайлбар тав юм гэхээр дотор талтай хангалттай цалин хөлсийг нэмж мөнгөжүүл. Доллар жилтийг алга болго. Яг зөв. Гадна талтай 100% доллар жилтээ салгаад яг ямар төлбөрийн мөнгөтэй улсуудтай рубльтэй хэдүү, юантай хэдүү, доллартай хэдүү байдгаар валютын нөөцөө бүрдүүлэл ханшийн доктортой болгоод хийчих. За тэгээд өшөөний 3 дугаар чухал алхам нь юу юм гэхээр Монгол улсад ирж бизнес хийж байгаа бүх хүн гадныхан Эрдэнтийн зэсийн баяжуулалт худалдаж авна уу? 5 толгойн когсч нүүр судалдаж авна уу? Манай Монголоос алт худалдаж авна уу? Эсвэл Монголын уул уурхайн салбар руу хөрөнгө оруулалт хийж хамтарч ажиллана уу? Монголд эрчим хүчний станц барина уу? Мөн үү? Төгрөгийн доллартай харьцах, юантай харьцах шиг доктортой болгочоод ирж зөвхөн төгрөг худалдаж авчиж зэсийн Эрдэнтийн зэсийг худалдаж авдаг. 5 толгойн нүүрсийг худалдаж авдаг болохоор чин дотор талтай доллар жилтгүү болохоос гадна төгрөг маань өөрөө дотор талтай хөрвдөг валют болчих واخгүй.
Энэ аягүй чухал алхам байхгүй юу? Тийм үү? Өөрөөр зөвхөн Монгол улсын нутаг дэвсгэр зөвхөн төгрөгөөр гүйлгээ хийж төгрөг худалдаж авчиж сая Эрдэнтийн зэсийг худалдаж авах эрх нь нээгдчихдэг. Монголд орон сууцны хорол барилга барих хамтарч ажиллах эрх нь нээгдчихдэг. Монголд үйлдвэр барих эрх нь нээгддэг. Монголд энэ СЮМ одоо энэ бүр аягүй чухал франчайзинг бизнес хийхдээ төгрөг худалдаж аваад төгрөгөөр хийдэг бодлого хийчих юм бол тэгвэл төгрөг маань хөрөвдөг болоод одоо хуурч. Одоо тэгсэн чи баярх байх ингээд байна. Дүүн одоо ингээд эдийн засгийн ойлголтуудыг ингээд ерөнхийд нь нэг жоох ойлгоод эхэлж байгаа байхгүй. Тэнгүүд энэ ингээд юм бүр наад захын нөгөө нэг юм үсэг байгаа даа байхгүй ингээд бүр одоо тий бүр үсгийг хамгийн эхлээд хийх ёстой юмнууд байгаа даа байхгүй. Тэгэхээр энийг ингээд хийхгүй байх ихлэ би бүр сүултээ гадны дарамтлал байгаад байгаа юм бол. Тэрс ингэдэ одоо би бол ямар одоо олон жилийнхээ тайлбарж байж явсаар сүүлдээ ямар төгөлдөнд төрсөн гэхээр нэгдүгээр бид нар яг бүх юмд чиний өнөөдөр амьдарч ирсэн бүх юмд ололт амжилт нь чинийх, алдаа оноо нь чинийх. Баяр хүүгэх байхгүй юу? Тэгэхээр нийтдээ бид нар 3.4 сая монголчууд маань яг өнөөдөр энэ болцсон байж байгаа амьдралын тий энэ амьдрал чи өөрөө бидний өөрийнх нь бүтээсэн амьдрал. Бид нар өөрсдөө л тий хурдын гишүүдээ өөрсдөө сонгодог. Тэдэн засгийн газар сонгодог мөн үү? Тэгэхээр энэний бүх цаад үндсэн шалтгаан юм гэхээр монголчууд ерөөсөө юу ч бодохгүй мухраар харийн номлолуудад шүтсний гай байхгүй юу? Итгээд. Өөр мухар сүсэг гэж хэлдэг. Ер нь альва нэг ийзм шашин интернет биш үү? Сүсгэж амьдэрдэг болох шүтдэггүй юм. Манайхан худлаа гэдэг. Би буддыг шүтдэг гэдэг. Буддын номлолд сүсгэж амьдэрдэг. Христийн номлолыг сүсгэж амьдэрдэг. Мөн үү? Тэрэн шиг монотеист онолд сүсгэлээд мөн үү? Тэгээд тэр нь сүсгэлнэ гэдэг чинь бол яг тэр номлол юу гэж чинь тэрийг бүр өстой туйлын үн ингээд тэрүүгээр л амьдрахыг сүсгэтэн гэж хэлдэг байхгүй юу? Мөн үү? Тэгэхээр Монгол улс сүүлийн 35 жилийн саний миний хэлдэг монотеист бодлого буюу мөнгө баялаг, мөнгөний үнц нь хүүндээ орштой, мөнгөний бодлогыг тухайн ард түмнээс сонгогдсон засгийн газар хэрэгжүүлэх болохгүй гэдэг ийм гурван үндсэн цаана хорон зайлтай энэ монотеист онолд сүсгэлээд тэрийг туйлын үн юм шиг мөн амьдраад тэгээд тэрний дагуу хоодоо олж иддэг Монгол банк, сангийн яам тэгээд сүүлийн 30 хэдэн жил бүх эдийн засгийн сургуулиуд ийм юм заачаар яг энийг ингэж энэ мухар сүсгийн тийм баахан монотеист онолд өөрөөр бил монотеист онолын энэ эдийн засгийн нэртэй баахан юм мухар сүсгийн лам нартай болцсон гэсэн үг байхгүй энгийн тайлбарлуул. Бид нартай итгээд яваад. Тэгээд нөгөө лам нар чинь нүд нь улаараад юу яриад байгаа тий? Үүштэй гэдэг. Инфляц өндөр байгаад байгаа юм чинь зээдийн үгээ нэмэх зөв штэй гэдэг ингээ урдаас тэмээ ямаа гэд нүд нь эргэлдээд юм гажиг бүр яг солиот хүмүүс дайраад идэг байхгүй. Жохон үг ирүүлээд ингээ харах юм бол чи хөөе тий? За одоо чи Монгол банк сангийн яамд ажиллаж байгаа юм ярьж байгаа нэг за Монгол улсыг яг хорлоод байгаа иймэрхүү монетист онолд итгэцсэн айгүй цөөхөн хүн бидээ. Улс төр нөлөөлж байгаа. Яг үндэ нэг 10 20 хүн байдаг байхгүй. Одоо сангийн сайд мэд улаараад итгэсэн мөн үү? Тэд нартай хамгийн гол нь нөгөө ерөнхийдөө чинь тэднийхээ үгээр болоод байдаг байхгүй юу? За юм үнэндээ гэлөө. Тэг яг тэр нөгөө гарч ирсэн хүмүүс ч өөр ийм имийг нэгдүгээр судалж мэдэж чадах чадваргүй байдаг. Хоёрдугаар судалж мэдсэн манайд хүмүүсийг сонсоод ойлгох юм уу те? За ойлгохгүйс мэдрээд хамтах тийм юу байхгүй. Тэгэд би юу хэлэх гээд нэхэр Монголын ард түмэн өөрөө төгрөгийн ашиг доктортой болго. Нэг ийм дөрвөн зүйлийг л улс төрч улсын намуудаас Монголын ард түмэн өөрөө нэхэж шаардаж за энийг биелүүлэх юм бол чамайг би сонгоно гэж сураагүй цагт энэ амьдрал үргэлжлээд ах юм байлээ. Тэр Монголын ард түмэнд юу ямар дөрвөн юм нэхэж сурах хэрэгтэй. Нэг түүрэж байгаа. Ярь. За нэгдүгээрт нь. За дахиад хэлье. За энэ аюулгүй чухал хэсэг шүү. Нэгдүгээрт энэ Монгол улсад байгаад байгаа байгалийн баялаг гэд нэрлэгдээд байгаа хүний гараар бүтээгдээгүй. Мөн үү? Энэ алт эрдэнэс, зис, төмөр, нүүрс тий? Одоо газрын ховор элементүүд уран гэд хүний гараар бүтээгдээгүй. Энэ бүх юм арт түмний өмч юм уу? Мөн үү? Эсвэл тэр төр гэд нэрлэгдээд байгаа их хурл дээр очсон засгаа байгуулсан бүлэглэлийн өмч юм уу? Эсвэл тэдний хууль баталж хагаад өгсөн тусгай зөвшөөрлөөр тэрийг лойрдод авцсан корпорациудын өмч юм уу? Мөн үү? Гадна дотны тий? Эсвэл тэрийг ингээд бүр цаашаа хувьцаа гаргаад дэлхийн хөрөнгөний биржүүдээ гаргаад тавьдсан дэлхийн нийтрээ эзэмшсэн байж байгаа тэр хүмүүсийн өмч юм уу гэдэг дээр л хатуу одоо нэгдүгээр ард түмэн шахаад энэ бол бидний өвөг дээдс амь насаараа тий? Ясаараа цусаараа амиараа хамгаалж бидэрт өвдүүлж үлдээсэн эзэмших хэрэг нь
өмчлөх хэрхэн зөвхөн биднэртэй ах хэвээр юм гэдэг дээр Монголын ард түмэн хатуу сурах хэвээр нэг. Мөн үү? Нэгдүгээр юм. Тэгэхээр байгалийн баялаг. Байгалийн баялаг. 2. Энэ Монгол улсад мөнгө хүлдэг тогтолцоо байх ёстой юм байх ёсгүй юм уу? Мөн үү? Тэгээ төгрөгийн анш доктортой байх. Энэ зээлийн хүү гэдэг нэртэй мөнгө хүлдэг, мөлждөг байхгүй байх. Олон төрлийн давхар дуусна татвар гэсэн ийм имийг нэг хоёрдугаарт маш сайн ойлгох хэрэгтэй. Өөрөөр байгалийн баялаг, зээлийн хүү, татвар. Тэгэд хамгийн бага цалин гэсэн дөрвөн имийг л бүгдээ ард түмэн нэг тэмц сурах хэрэгтэй байхгүй. Өөр юу ч хэрэггүй. Одоо ингэж баярх байх юм чинь амьдралаа бодож байлаа харч. Яг ингэ цөмөр харахаар хэрвээ бид нар бүгдээрээ байгалийн баялагийнхаа өмчлөгч үү эзэн байх юм бол Монголын ард түмэн ямар сайхан амьдрах уу? Нэг яг Арабын баян улсууд шиг Сауди Араб, Катар энэ төр шиг мөн үү? За, хоёрдугаарт нь яг Арабын банкуд шиг мөнгө хүлдэггүй байх юм бол Арабын орнуудыг хүмүүс ярихдаа зөвхөн байгалийн баялаг дээр хөгжсөн юм шиг ярьдээ. Арабид байдаг бүх банкуд мөнгө хүлдэггүй байхгүй юу? Исламын банк гэж. Мөнгө хүлдэггүй байхгүй юу? Мөнгө хүлхийг бүр шашин хорчдөг. Нүгэл гэж үздэг учраас Исламын бүх банкуд мөнгө хүлдэггүй. Тэнд Исламын банкуд бол зөвхөн нотариат зуурчлагын үйл ажиллагаа сонгодог зуурчлагчийн үйл ажиллагаа хэрэгжүүлдэг. Төв банк нь мөнгө хэвлждэг. Тэр нь хүлэхгүйгээр нэг хураам шимтгэл аваад сангуучд өгөө явж яадаг. Тэм учраас зээл мөнгө зээлийн хүүтэй нь мөнгөний буруу бодлого байх ёсгүй. Энийг ард түмэн нэхэс сур. Мөн үү? Тий. Хоёрдугаар юм. Гуравдугаар юм нь зөвхөн олсон ашигаас татвар аваа. Өөрөөр энгийн юм шүү дээ. Монголын ард түмэнд хүүгүү зээл хангалттай олддог болоод хүн болгон тэрүүгээр амьдрал ахуйгаа аваад яваад эхэлчих юм бол мөн үү? Монголын ард түмэн ийм их татвар төлөөд тэрүүгээр нэг сургууль соёл модимыг төр нэртэй нэг бүлэгл тэр мөнгнөөс чинь танаа хүүхдийн сургуулийн мөнгийг төлөх гэсэн, эрүүл мэндийн чинь төлөх гэсэн, орон сууцын чинь барьж өгсөн хэрэггүй болчих واخгүй юу? Яг тэр нэг талдаа хүмүүс хэдий ч нэ мөнгө чинь. Тэм үгүй. Тэгэхээр нөгөө талдаа нөгөө барилгын компаниудынхаа барилгыг өөрсдөө худалдаж авах чадвар нэгсэн. Эмнэлэг зүзүүлэх, сургалтын төлөв төлөх чадвар нэгсээд явчих واخгүй юу? Тэм үгүй. Тийм болохоор дахиад хэлье. Дөрвөн өмнө чи эхний гурав нэг нь байгалийн баялагын эзэн Монголын ард түмэн байх хэрэгтэй. Энэ дэр хатуу ард түмэн. Хоёрдугаар мөнгө хүлдэг тогтолцоо байх ёсгүй. Гуравдугаар зөвхөн олсон ашигаас татвар авна. Хичээд за дөрөвдүгээрт нь хүн болгон зээл аваад бизнес хийж чадахгүй учраас хамгийн бага цалингийн доод хэмжээ $5,000 ч юм уу бүр заагаад өгчих хэрэгтэй байхгүй. Ийм дөрвөн имийг л Монголын ард түмэн нэгэс сурах. Тэгэхээр ийм дөрвөн имийг л нэгэс сураагүй цагт тийм байлээ. Дандаа хуурагдаад дандаа дээрс миний намын ан нам нь миний намын тий. Энэ хоёр дургүй юм чи би нөгөө хин нэгэн тийм одоо юм ярьдаг хүнд өгчиж идэм үү. Ингээ хуурагдаад яваад байгаа учраас Монголын ард түмэн өөрсдөө саяны дөрвөн имийг нэхэд энэ дөрвийг биелүүлсэн намыг дэмжин гэх юм бол намууд ч бас зөв төлөвшөх байхгүй юу. Тэгээ өнөөдөр толгой дээр ийм маань хүн энтергээд ийм худлаа хуурч хоорондоо баахан өрсөлдөж биений алж чадж байгаа юм шиг сонгуульд орчиж гарсооны нийлчдэг. Яг нийлэнгуудаа саяны дөрвөн юмн дээр бүгдээрээ байгалийн баялаг дээр ард түмэндээ ашиггүй хөлбөр. За одоо яг баялагын самбан гэдэг тодорхой хэсгийг авчих гээд зүтгээд байна. Зээлийн үг бол аль нь ч буулгахгүй. Бидний асуудал биш гэдэг байхгүй юу. За татврыг бол одоо нэг юм татврын багц зүйлэндээ жоохон нэмэлт хийх гээд ашиг харъя. Мөн үү? Тэгсэн мөртөө цалингийн доод хэмжээгээс нэмэхгүй байгаа байхгүй юу. Тэгэхээр нэгд ингээд Монголын ард түмний үндсэн амьдралын суурь баталгаа буюу амьдрах эрхийн баталгаа болсон байгалийн баялаг ард түмний өмч. Зээлийн хүү буюу мөнгө хүлдэг тогтолцоо байх ёсгүй. Татвар зөвхөн олдог ашигаас авна. Тэгээд цалингийн доод хэмжээ нэг $5,000 хавцаа буюу нэг 17-8 сая төгрөг байна гэд. Ингээд энэ хэдийг шийдэж чадах гэж юм бол ард түмч аюу амар болчих. Үгүй ерөөсөө баярх байх юм бэл. Сэпгээд босож ирэхэл ард түмч. Догноо босож тарина тий. Одоо бүр би энийг дахиад үзчихтэй энгийн нэр хэлмээр байгаа байхгүй. Одоо би ингэ нэг студ ажиллаж байгаа нэг хүн ба шүү дээ. Бид нар чинь 3-4 ингээд хамтраад юм хийж байгаа шүү дээ өөрхий. Тэнгүүч одоо юу гэдэг нь манай энэ доотлолтод нэг ресторан гоонз ажиллаж байгаа тий. Тэд нар мөнгөтэй ингээд орлоготой юм бол жишээ нь манай Google бодрохгүй. Өө танахаар реклама хэл гэсэн ингээл. Мөнгөтэй болцсон. Тэнгүүч бид нар чи ажиллая гэдэг бид нар чи энэ чинь жинхэнэ ажиллаж шүү дээ. Бид нар чи орлоготой болонгууд тий. Цаалтаа байгаа одоо юу гэдэг газраас нэг талхаа байна шүү дээ. Энд байгаа нэг юм чи талхаа хийгээд ингээд ерөөсөө нэг тийм маш хурдан ард түмнийг юм хөдөлмөрч болгох юм бэл энэ мөнгөний нэргэлтэж ерөөсөө тий. Тэгээ нэг хөдөлмөрч олцсон хүн чинь маш хурдан төлөвшөөд маш хурдан босоод ирдэг. Тэгээд ийм энгийн зүйлийг бүр ингээд үнэхээр ингээд боочгсон тий. Тэгээ энэ ойлголтыг манайх маш сайн авсан. Таны ярьдаг сайн зүйлийг юм хөр долларын эзэд. Энэ бол яг үндэ Америкт ямар ч хамаагүй. Америкийг өөрийн захирч байгаа мөнгөний эзэд байхгүй доллар хэвлдэг хувийн банкуд. Тэр банкудтай холболцсон тэр банкуудын
банкыг байгуулсан эзэдээ өөртөөх нь байгуулсан хөрөнгө оруулалтын сангууд, компаниуд гэх мэт юм уу. Ингээ нэг айгүй олон задарсан худлаа нэртэй нэг ийм баахан мөнгөний эзэдийн байгуулсан бүтцүүд, корпорациуд дэлхийг удирдах штэ. Тэгэхээр тэдний улс орныг удирддаг үндсэн зайл бол саяны энэ тухайн улсад төв банк гэдэг нэртэй засгийн газар хараатус контор яг л цусын боогод компани байгуулж аваад тэр компаниараа дамжуулаад тухайн улсыг удирддаг зайл гэсэн үг байхгүй да. Тэгээд тэр компани өөрөө саяны хэлдгээр бодлогын хүү гэдэг нэртэй мөн үү? Үнд цаас гэдэг нэртэй өөрийн бичиг гаргаад бодлогын хүү гэдэг нэртэйгээр Арилжааны банктай цугулсан мөнгийг аваад байгаа. Тэгэхээр яагаад Арилжааны банктай цугулсан мөнгийг аваад байна гэхээр хоёр зорилготой юм. Долларын эзэд валютын сангаар дамжуулж хэрэгжүүлэхдээ. Нэгдүгээрт нь зээлийн үг өндөр байх буюу хадгаламжийн үг өндөр байхаар зээлийн үг өндөр болчих юм чи хадгаламжийн үг нь өндөр байх үүднээсээ хадгаламжийн үгний доод хэмжээг тогтоож байгаа нь тэр Монгол банкны бодлогын үг гэдэг нэртэй зээл авч байгаа хүүн. Хоёрдугаарх нь хэдэн хэмжээний зээлийг Арилжааны банкнаас авах уу гэдэг нь нөгөө Монгол улсыг аль зэрэг мөнгөгүй байх уу гэдгээс хамаарал бүтэн юм тэгээд байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө нэг зүгээр Монгол банк нэгдүгээрт нь хүүтэй зээл авдгийн боловчгаар чин нэгэнд Монгол төгрөг хэвлэдэг Монгол банк нь өөрөө хүү төлөхөө болчихор чин Арилжааны банкуч 100% хүмүүсээс авсан мөнгийг буюу хадгаламж цуглуулж эдийн засгийг санхүүжүүлдэг гэдэг ойлголт байхгүй болоод харин улсаа хөгжүүлэх эдийн засгийнхаа ард түмэнд хэрэгтэй байж байгаа эдийн засгийнхаа салбаруудаа Монгол банкнд төгрөгийн хөвлөгүүд Арилжааны банкуд нь тэрийгэ дамжуулж нэг үйл ажиллагаа зардал хураан шүтгэл аваад өгдөг шин тогтцол шилжчих байхгүй. Миний яриад байгаа шинэ мөнгөний бодлого гэдэг байгаа чинь ерөөсөө энийг ард түмэн ойлгоод өгсөн. Саний та дөрөв ойлголт хэллээ шүү дээ. Энийг ерөөсөө рил болгоод 50 ер нь маш сайн ойлгоод өгсөн гэж би хүсэж бүр маш энгийн зүйл байгаа байхгүй. Яг ингээ ойлгочих юм бол тий. Тэгэхээр нөгөө ард түмний одоо нөгөө нэг гол осолдож өөртөө хохирогч болоод байгаа юм нь юу юм гэхээр ийм энгийн зүйлийг ойлгохгүй ойлгодгүй айгүй нарийн юм байгаа тийм их нарийн хэцүү юм байд юм байна. Мөн үү? Одоо чинь ингээд алсан юм байна гэж боддог. Бүх ард түмэн Монгол банк бодлогын үгээр нэмлэг гутал. За ард түмэн хөрх амтрыг хамаалга. Хамгийн гол нь энэ их хурлд одоо шинэ 30 хэдэн жил суугаа уулзсан байгаа бүх хүмүүс дундаас шүү дээ. Миний яриад байгаа ойлгосон үнийг би одоо сүүлийн үед жоохон харж эхэлж байна. Би бүр гайхаад байгаа юм. Байдаггүй байхгүй. Наа үсгэн байгаад байгаа байхгүй. Ууг нь одоо шинэ ингээд очихоор их хурлын гишүүдийн үндсэн үүрэгчин бол өөртөө ч гэсэн үхтлээр банкны барьцанд орсон хүмүүс байдаг байхгүй. Өөр зээлэнд орсон. Гэхдээ тэрийгэ шийдэ гэж боддгоо 4 жил тий арай жоохон хүү багтаа зээл аваад бусад олддгүй зээлийг аваад дээр нь концесс тендер мендер төсвийн мөнгнөөс хулгайлаад тэр зээлээ хаагаад тэр бусаас илүү амьдрч гэдэг хүмүүс их хурл руу очиад байгаа байхгүй юу? А гэтэл зүүн нь их хурл руу яг над чи хүмүүс очиод саяны юм чинь дандаа хуулиар нь бид нэр студийн подкастт ярьж шүү дээ. Монгол банкны хуулийг өөрчил Америкуудаас боловсон сангаас салгаж аваад яг Унгарын Орбан шиг мөн үү? Малайз шиг, Хятад шиг одоо би жишээ өгч яриад байгаа шүү дээ. Засгийн газрын хэрэгжүүлж агентлаг болгоод болоо байхгүй да. Тэгвэл засгийн газрын хэрэгжүүлж агентлаг нь мөн үү? Мөнгө хэвлэх ёстой үед өөрөөсөө зээл аваад чадхаа болчих واخгүй. Одоо локкоор ойлгож байна уу? Монгол банк төгрөгийн хэвлэж гутаа Арилжааны банкнууд тэрний ачаагаар буцаагаад өөрөөсөө зээл аваад байгаа үстэй хүүтэй. Тэгээд баярхах нэг юм санхүүгийн нэг муухай бас нэг юм лөөрөд байх шиг байна. Одоо юу гэдэг ингээл нөгөө хямдхан ингээд нөгөө нэг хүүтэй зээл мэлийг ингээл янз бүрийн эрх мэдлийн аргаар ч юм ингээл авчирал тэнгүүдээ цаана болохоор нөгөө банк усчт юм уу юун дээр ингээл байршуулцдаг те. Тэгснээр цаашаа болохоор ингээд нэг хүлээд идэг 20-30% болгоо. Тийм одоо ингийн бодъё л та. Өнөөдөр Монголд яг юу үлдсэн яг? Хоёрхан салбар л ашигтай ажиллаж байгаа. Бус бүгд дампуурсан. Асуудалтай болсон тийм. Гэхдээ бүр 100% ашигтай ажиллаж байгаа нь зөвхөн мөнгө хүлдэг тогтолцоо. Хань юм мөнгө хүлдэг аим. Тэгэхээр банкич өөр нь ингээд нэг хэдхэн 1-2 хүн гэр бүлтэйгээ ч юм уу байгууллагын эзэмшиж байгаа. Хэдэн том банкуд ч. Тэнгуутаа цаашаа долларын эзэдийн хөрөнгө оруулалтын самаа энтерт барьцаан тавиад хувьцаагаа зараад манад ингэчихэж байгаа. Тэгээд банкуд томхон үнийн дүн дээр нь ажиллаж шээ 5 их 80 мэд. Одоо том банкуд бол 5 их 80-ийн эргэлттэй байж шээ 5 их 80 төгрөгийн эргэлттэй. Дараа нь нэг банкны эзэд нь тийм байгаа юм бол дараа нь банкнд ажилладаг хүмүүс нь банкнаасаа хүү багтай хүүсрээ авангуудаа өөртөө бүгдээрээ банк ус байгуулчихж байгаа. Тийм яг тэгээд байгаа. Яг тэгээд тий. За тэгэнгүүт дараа нь тэр банкнд ажилладаг хүмүүсийн хамаатан садан хүмүүс нь тэр банк усаас нь их хүүсрээ авангуудаа ламбард аппликейшн ажиллуулчихж байгаа. Тэгэхээр зөвхөн энэ бүтцэл өнөөдөр ашигтай ажиллаж байгаа. За нөгөөх нь бол энэ уул уурхай экспорт хийдэг компаниуд мөн үү? Гэхдээ нүүрсний унаа ундаг ч юм уу, төмрийн унаа ундаг ч юм уу нөгөө гол худалдаа өгч хятад нь ямар тоглолт юм тэрийг дагаад тэд нар бас жоохон эрсдэлтэй. А гэхдээ Монголд үйлдвэрлэл үйлчлэгээ эзэлж байгаа үйл ажиллагаа эхэлж байгаа Монголын компаниудаа бодох юм бол иргэдээ бодох юм бол экспортын компаниуд нь арай дээр. Мөн үү? Тэгэхээр Монголд үндсэн 3 төрлийн бизнес байгаа. Хамгийн
алдагдaltaгүй ажиллаж байгаа нь бол мөнгө хүлдэг тогтолцоо. Банк ус Ламбард аппликейшн хийсэн. Бүр мөнгө хүлдэг. Тэгээ энэ чинь дээрээс ихтэй нөгөө банкны эзэн. Дараа нь банкны эзэнний ажилтнууд нь банк ус. Тэр банк усыг байгуулсан хүмүүстэй хамаатан саднууд нь аппликейшн Ламбард голоо явчихсан гэсэн үг байхгүй нэгээс нь. Дараа нь экспортын компаниуд. Тий. За эдгээр бол ингээд нэг төрлийн. Гэхдээ тухайн үн мөн унах юм бол гэдэг ч юм уу нөгөө тэр нөгөө геополитикийн тоглолтод орох юм бол бас доголдох магадлалтай. За хамгийн доотлолт нь бол нийт хүн амын чинь баг бизнес эрхлэлтийн чинь баг 80% нь бүрэн дампуурсан хөөрхөн амтд өдөр өнгөрөөгөөд тий хүүт өндөр хүүтэй мөнгөөр цалингаа тавиад ажилчтай барай ажлын байраа хадгалдаг ч үгүй юм уу түүхэд мэдээ аваад нэг ядарч үдэрч байгаа ийм дампуу бүтцэд очсон. За энэ бол их удахгүй тесрэн угаасаа юу ч болсон байсан энэ тесрэн ард түмэн чи яах юм бэ сүүлдээ хэцүүж байгаа учраас тэгэхээр энэ бол тесрэн ямар ч мега төсөл мөсөл юу ч амлаад энэс гарахгүй. Нэг бол нэг бодлын нэг тий саяны миний яриад байгаа нэг мөнгөний тогтолцооны бүтэн том шинжилгээг хийж шинэ мөнгөний бодлого хэрэгжүүлэхгүй тохиолдолд ямар ч 14 мега төсөл хэрэгжүүлээд баахан долларын зээл аваад юаны зээл аваад барууны корпорацууд хятадын компани төрийн өмчийн компани орж тэрийг бүтээн байгуулалтыг хийж мэйлээгээд тэрнтэй зурлалцсан хэдэн улс төрчид туслан гүйцэтгэх гүйцэтгэж хийсэн мэсэн хэдэн компани нэг идэд хайцсан ясан дээр нь алалцж байгаа юм шиг нэг жоох юм болохоос манай эдийн засгт нөлөөлж бодит ард түмний гэр орон руу үрдэн болж орж ирэхгүй. Барааны үн өсдгөөрөө өснө. Мөн улам мөнгө хүлдэг тогтолцоо улам ихсэн. Мөнгө улам олтгоо байл. Яг энэ өөр үргэлжлээд авах. Нэг хэцүү тогтолцоо юм лээ. Мөнгө хүлэгч нөгөө би нэг сонсч лээсэн л да. Есүс Христ чинь нөгөө домог дээр нөгөө бууж ирэхдээ ганц л удаа хүчрхийлүүлсэн. Тэр нөгөө мөнгө хүлэгч рүү уралсан гэдэг штэ. Тэгээд энэ мөнгө хүлэгч юу н их сони юм бэл. Тэгэл нэг юм хийхгүйгээр эндээс нэг зээл аваад цаана ингээл хүүлээд давхар хүүлээд ингээд бүр хүүлээ явчихдаг те. Тэгэл их л аюултай систем байлээ л дээ. Тэгэхээр энийг хүмүүс маш сайн ойлгож яваасаа гэж бодоод. Тэгээ би бас нэг ингэж асуумаар байгаа. Одоо ингээд манай энэ хүн авч нэг 3 сая гаруй гэдэг байгаа шүү дээ. Тэгин ч одоо жишээ нь Солонгост харьцуулахад нэг жижиг хот нөхгүй. Солонгосын сөүлч одоо Солонгос ч өөрөө 60 сая хүнтэй, сөүлч одоо өөрөө 30 сая хүнтэй гэж байгаа байхгүй тийм. Тэг чин Солонгосын нэг жижигхэн бараг тосгонд болчиход байгаа байхгүй. Хятад мэдтэй ярилцах юм бол жижигхэн тосгон те. Бүр гацаа шүү дээ. Тийм нэг одоо гацаа гэх юм уу юу гэх хуршууч гэх юм уу те. Ингээд нэг 3 сая хүн чинь нэг юм жижигхэн хотын дайнд зүрхгүй хүн ам байгаад байхгүй. Тэгээ газар нутаг маань болохоор бараг гүрний дайны. Тэгээд баялаг маань болохоор дандаа л нэг юм дэлхийн бас гүрний дайны. Тийм дандаа л нэг дэлхийн топ тэдэд орлоо те. Тэр орд маань дэлхийн тэдэн топд орж ийн гэл. Тэгэхээр ийм их баялагтай мөртлөө тэгээд нэг ийм их мөнгө хүүсэн тогтолцоотой те. Тэгээд тэр энэ нөхдүүд манд үнэхээр одоо та нэг түрүүчийн подкастт иржсэн л да гадны дарамтсаад байх юм байхгүй. Энэ нөхдүүд чинь ийм ойлголттой байгаа гэдсэн шүү дээ. Тэгэхээр энэ нийтийг яг аваад ачвал уг нь яг нэг тэр нэг юм дахиад чи тэгээд очиж. Монголын ард түмэн саяны 4 имийг бүр хатуу ойлгох. Нэгдүгээрт сайн ойлгоод гэсэн. Бүх Монголын ард түмээ та нарын байгалийн баялагын эзэн ба өмчлөгч шүү. Нэг. Хоёрдугаарт Монголд мөнгө хүүлдэг тогтолцоо байх ёсгүй. Гуравдугаарт зөвхөн олсон ашгаасаа татвар төлөх ёстой. Дөрөвдүгээрт хамгийн бага цалингийн доод хэмжээ $5,000 тэнцэх. Тэрнээс дээшээ байх ёстой гэдэг. Ийм 4 юмыг л та нар улс төрчид улсын намаас нэхээ сурчих. Тэгэх юм бол энийг бүрдүүлж өгдөг бид нар шиг хүмүүс гарч ирнэ. Тиймээс ийм юмыг та нар нэхгүй байх юм бол ингээд нэг муу 200-300 долларын цалинтай тий. Тэгээд байнгын ингээд нэг сандаа нэг тухайн үед нэг $200-300 $500 дээдлэн зарчдаг. Тэгэл ингээд өрнөө энэ амьдрал чинь хизээж дуусахгүй үргэлжлэн хамгийн эмгэнэлтэй нь би одоо бүр та нарын өмнөөс Монголын ард түмний өмнөөс шандаад байгаа нь юу юм гэхээр та нар өөрсдөө энийг зөв ойлгохгүйгээс болоод та нарын өмчих хэвээр байгалийн байлгийг чи авцсан хүмүүс мөн үү? Дээр нь та нарын мөнгийг буцаага та нарт мөнгө хүлдэг энэ банкны эзэд арай дэндээ өөр. Дээр нь та нараас цуглуулсан татвараар дураар дүргдэг энэ төр засаг нэртэй энэ бүлэглэл мөн үү? Эдгээр хизээч арилахгүй бүр удам дамжиж толгойд ирсэн суугаад авах байхгүй да. Тэр өнөөдөр та нар энэ саяны хэлдэг 4 имийг тий та нарын эрх амьдралын баталгаа ирээдүйн үр хойч чинь баталгаа гэж одоо тэмцэж сураагүй тохиолдолд та нарын хүүхдүүд ялгаа байхгүй өнөөдөр толгой дээр чинь гараа суудсан байж байгаа энэ бүлэглэлийн хүүхдүүдэд дарлагдаа суугаад авах байхгүй да. Үр удам дамжсан ийм кастинг систем, боолчлын систем, дарангуулын систем тий
бүх нь үүсч чаддаг тийм. Үүс залын цаашаа өвлөгдөд эхэлчихлээ шүү дээ. Уулныхан энэ гэж бараг нэрлээд. Уулных нь цааш дандаа уулныхнаараа энэ олигарх бүлгэлч чинь дандаа олигарх байнгаараа уулныхаараа үр хөвгдүүд нь олигарх байх гэдэг байхгүй да. Тэгвэр хэзээ нэг зэн гарцаагүй хувьсгал явнаа. Тэгэхээр халуун хурц чирүүн хувьсгал руу орохгүй үднээсэл та нар мань юм ойлгоод тэр 50 замын сонгуульд тий 50 замын хийж болох жагсаа цуглаан тэнцлэрэл та нар ард түмнээсээ энийг саний хэлдгээрээ хатуу нэхээс урчих юм бол улс төрчлөөс ард түмэн өөрөө тэгвэл эдгэр чи хүсээш хүссэн ч хөдлөх байхгүй юу? Хөдлөө сандраад их. Тий. Тиймээс ш нөгөө жагсаа цугулчаад яг юу нэххээ мэдэхгүй. Буруу юм нэхэд ахын бол эдгээр аргалаад дундуур чи өөртөө дахид цуг жагсаа зохион байгуулаад мөн үү? Бид нар хийх гэжсэн чи та нар тий энэ хүмүүс хийлэхгүй нэгэл жагсаад чинь саарамгжуулаад тааны жагсаадыг өөртөө дахид тэнцэнэ баталгааж жагсаад болгож хувиргаал одоо бүр муу залтай болцсон юм чинь. Тэгээ яваад авах байхгүй юу? Тэгэхээр нөгөө тэмцэж байгаа хүмүүс маань тэнцлийн арга нь ямар байх нь хамаагүй. Юуны төлөө тэмцэхтэй нэгдүгээр Монголын ард түмний бүгд одоо хатуу ойлголттой болчих. 1. Байгалийн баялаг бидний өмч. 2. Мөнгө хүлдэг тогтолцоо байх ёсгүй. 3. Зөвхөн олсон ашигаас нь татвар төлнө. 4. Хамгийн бага цалингийн доод хэмжээ $5,000. Мөн энэ бүтэхгүй зүйл биш. Биш дээ. Тэгээ бүтэхгүй гэж ярьж байгаа хүмүүсийг та нар улс төрөөс зайл. Мөн үү? Мөнгө их ч юм уу та нар давраад хоорондоо үн хаялцаа талхны үнийг нэмчин. Бензин үнийг нэмчин, архины үнийг нэмчин гэж байгаа эдийн засгийн нэртэй бүх хүмүүсийг улс төрийн тавцангаас таны амьдрал шийддэг эрх мэдлээс нь салгамаар байна тийм. Яг л ийм л тэгэх юм бол сая Монголын ард түмэн маань нийтээрээ жигд сайхан босоод ирэх байхгүй юу? Тэгээ энэ дундаас ч гэсэн одоогийн ийм улс төрчтэй хувилдсан. Гадны долларын эзэдийн энд зарцсан болдог. Ийм хулих өрний тулан болцсон олигархууд алга болоод оронд нь жинхнээрээ хөрөнгийн менежмент хийдэг сайн хөрөнгөтөн бизнесмэнүүд төрөх байхгүй юу? Зөв. Одоо байгаа олигархууд ч гэсэн сайн хөрөнгөтөн бизнесмен болох боломжийг тэдэрт олох хэрэгтэй байхгүй юу? Тэгэхгүй өнөөгийн тогтолцоо чи өөрөө одоо би ч гэсэн яг ингэж 20 жилийнхээ амьдралыг зориулахгүй. Одоо хувиа бодоо сайхан амьдрал гэвэл би нэг мөнгө хүүдэгч ч юм уу нэг ордны эзэн болоод амьдарч штэ. Тийм байгаач. Надаас өөр Монголд энийг яар тайлбарлах хүн гарч ирсэнгүй. Цаашдаа гарах шиг мэдэхгүй байна. Тэгэхээр би ямар ч байсан энэ Монголын ард түмэн энийг ойлгоод өөртөө төлөө тэмцээд үрдэнд хүрэх хүртэл би одоо бүх амьдралаа зориулж явах нь надад одоо тэнгэрээс өгсөн даалгавар болчиход байгаа байхгүй да. Миний өвөг дээд чинь надад өгсөн. Тэ? Тэнгэрийн надад өгсөн даалгавар. Тэгвэл би ингээд эний төлөө зүтгэе яваад байгаа байхгүй тий. Тодорхой хэмжээнд ойлгоод ирэх чинь үнэхээр бас бухимдмаар юм байлээ. Тэгэхээр би өөр их бухимддаг байсан бол одоо тайвширсан шүү дээ. Ягаад тэгэхээр эдгээр нуурж унаад мөн үү Монголын ард түмэн эзэн эрхээ эдрээс аваад өмчлөх эрхээ сэргээгээд тэгээ сайхан амьдрна гэдэгт би итгэдэг учраас ингээл тий миний итгэл бол намайг тэнгэрт буцах хүртэл надаас салахгүй учраас би хизээ тэнгэр рүү буцах хүртэл энийг би ингээл тайлбарлаж яриад яв. Тэг хүмүүс ингэдэй яриад ах ингэдэй. Хамгийн чухал юм нь ярьж ойлгуулах буюу тэр хүмүүс тархин дотлоо ийм юм байж тэгээ саяны 4 юмыг шийдчих юм бол тэгвэл эдэрт хуурагдах болчих واخгүй юу. Тэгэд энэ улс төрчлөөсөө зөв юм нэхэх. Оюун эрдэнэ. Тэр мега төсөл чи яах вэ? Мөн үү? Зээлийн хүүг байхгүй болго. Мөн үү? Чадахгүй надад хамаагүй энэ хууль. Тэгвэл хуулийн өөрчил. Зөв. Одоо засгийн газарт хуулиараа хамаагүйгүй би чамд ирэх өгсөн юм чи хуулийн өөрчлөлт засгийн газарт хамаатай болго. Тэгээ ханшаа доктортой болго зээлийн хүүг байхгүй болго. Мөн үү? Тэ? Тэгээ тадраа зөвхөн олсон ашигаас нь авдаг болго. Тэгээ мөнгө хэвлээд улсаа хөгжүүл. Цалингаа. Улсын дотоод эдийн засаг руу долларыг бүү оруул. Гадаад худалдан дээр $100 жилтэй арилга. Мөн үү? Ард түмэн өөрөө шахаад эхэлчүүд эдгээр хийж эхлэх байхгүй юу? Зөв зөв. Энэ чинь өөрөө нөгөө үндсэн оншва гарц шийдлүүч чинь байхгүй. Баяргал та нэг юм ярьжсэн нэг цахим мөнгөний бодлого гэдэг ер нь тун удахгүй тэгээд ер нь одоо хэрэгжээд явнаа. Бараг Монголоос бараг анхдагч болоод гараасаа гэж ярьжсэн шүү дээ. Энэ цахим мөнгөний бодлогыг цахим мөнгөний талаар нэг та нэг жоох яриад байгаа. Яг л ингэж хингийн баггүй. Мөнгө гэдэг чинь өөрөө энэ урдны подкаст хийжсэн. 5 үндсэн үүрэгтэй хэрэгсэл баггүй. Баялаг биш хэрэгсэл. Нэгдүгээрт нь хүмүүсийн хоорондын худалдаа үйлчлэгээний харьцааг зохицуулж байгаа жишг хэрэгсэл. Жишг хэрэгсэл. Мөн үү? Хоёрдугаарт нь тэр жишг хэрэгслээ бүртгэж байгаа. Бүртгэлийн хэрэгсэл. Даан дээр бүртгэсэн юм хянж байгаа. Би энийг холигчих вэ гэж. Дөрөвдүгээрт нь тэрийг зохицуулж байгаа төлбөрийн хэрэгсэл. Тавдугаарт нь тодорхой ингээд чи өдөө болгон би талах үйлдвэрлэдэг чи өдөө болгон надаас талах авч хийднэ.
Гэтэ чиний удаа сардаа миний үсийг засан штэ. Тэгэхээр бидний хооронд нөгөө нэг чиний өгч байгаа үйлчлэгээ миний үзүүлж байгаа бараа хоёрын хооронд би 30 хоног чамд талах өгчөөд 30 хоногт нэг удаа өсөж сууж байгаа учраас хуримтлал үүсчихэд байгаа үз. Тэрийг бүрддэг хуримтлал ийм 5 үнцээр хэрэгсэл байхгүй юу? Мөн үү? Тэгэхээр энийг хэрэгсэл гэж ойлгоод тэгээд ард түмнийхээ үндсэн 5 үүргээр нь хэрэгслээ хэрэгжүүлдэг. Юмий чин бодлогын чинь мөнгөний бодлого гэж нэрлэдэг байгаа. Тэгэхээр энэ дүүгээ битээ долларчиг оруулаа гэж тайлбарлаж байгаа гэсэн үг байхгүй юу? Одоо жишээ нь мөн үү? Тэгээ яг энийг нэг зөв ойлгоод ингээд явна штэ. Мөн үү? Тэгэхээр чи бид нар энийг нэг ойлгоод ингэсэн дараа бол түүний тэр хилээд байгаа шиг гаднаас орж иж биднийг үүмүүлээд байгаа. Колончлаад байгаа. Эзэн дүрмгийг залдиж лөөрдөд байгаа тэр юмнаас алга болохоор монголчууд маань дотроо болчихно. Одоо чиний саний асуулт чинь яг одоо чиний цаад бодол чи юу байсан? Асуухтаа чи юу бодож асуусан? Захин мөнгө би яг ингэж боцсон л доо бас. Ер нь ингэж мөнгөний бодлого гэдээ ярьж яхад л одоо бас сүүлийн үед AI-гээ гараад ирлээ шүү дээ. Тэгэл AI гэж гараад ирэнгүү чинь одоо хүн төстэй робот хийгээд шүү дээ. Удахгүй тэгэхээр ч одоо нэг удахгүй 5-10 жилийн дотор л энэ AI-ээр одоо кино хийж штэ. Бүр наазах нь жишээ нь кино хийгээд тэгэхээр чи манай студид хүртэл ингээд хизүүдэд хэлнэ штэ. Кино хүрт хийх нь клип одоо тэгэл рекламыг чинь AI-аар хийдэг болох нь тэгэл дуу зохиож ин тэ. Тэгээд нэг хүн төстэй роботууд чинь гараад ирэхээр одоо нэг хүний хийдэг маш олон ажлыг хийгээд эхлэх юм болоо. Тэгээд ингээд нэг эдийн засгийн бүр одоо нөгөө манайс нэг наадлынхаа юм хийхсээр л баг дараагийн бас нэг юм шинэ бас нэг аюул. Тэгэхээр одоо за яг бизнес ойлгох шиг нэг цаад бодож асуусан юм. Тэгэхээр ингэ нэг үзэж байгаа олдмаа сонирн байж магадгүй. Саяны 5 үндсэн зорилготой хэрэгсэл. Тэр хэрэгсэл чинь анх бол метад байсан байхгүй юу? Алтан зоос, мөнгөн зоос, хүрэл зоос гэд яг бит метад байсан. Тэгээ тэр бит орсон металаараа тэ өртөг, үн, цэн гэсэн 3 юм тогтоогддог байхгүй юу? Өртөг бол чинь одоо юу гэдэг нэг юм алтан зоосонд хэдэн грамм алт орсон. Тэр өртөг нь. Хэдэн грамм мөнгө орсон, тэр нь өртөг. Хэдэн грамм зис орсон. Тэр нь өртөг байсан байхгүй юу? Тэнгуудаа тэрэн дээр нь тэр тохиолдолд бол тэр зоосны чинь өртөг. Тэгээ хэдэн граммаар орсон учраас үнэн тогтоогдчихно. Мөн үү? Тэгээ ямар метал орсоор үнэн тогтоогдчихно. Тэгээ тэрүүгээрээ цэн буюу бараа үйлчлэгийн харьцаанд орчдөг. Өртөг үн цэн 3 бол анх нэг байсан байхгүй юу? Мөн үү? За дараа нь цаасан мөнгө гарлаа. Цаасан мөнгө гарахаар цаасан мөнгөний өртөг бол бас адилхан. Монгол 20 мянган төгрөг дэвсгэрт хэвлэх, Хятадын 100 яаны дэвсгэрт хэвлэх, $100 дэвсгэрт хэвлэх үндсэндээ цаасны өртөг тоо тавих будгийн өртөг адилхан байхгүй ойлгож байна тий. Тэгсэн мөртөө $100 нь илүү 100 гэдэг тоо бичсэн. $1 гэ бичсэн цаас $100 гэ бичсэн цаас хоёрын өртөг адилхан. Тэрэн шиг 1 төгрөг гэсэн монгол цаас 20 мянган төгрөг гэсэн монгол цаас хоёрын өртөг адилхан байгаа ч төгрөгийн. Тэг Хятадын юаны 1 юан гэсэн 100 юан гэсэн бас өртөг адилхан байгаа зү. Тэгэхээр цаасан мөнгөнд бол өртөг нь адилхан мөртлөө дээр нь бичсэн тоогоороо үн гэдэг юм гараад ирчихэж байгаа. Анх бол зоосон дээр бол өртөг үн цэн гуруулаа адилхан байсан байгаа. Цаасан дээр бол өртөг нь адилхан мөртлөө үн нь өөр болчихж байгаа. Тийм үү? Тэгсэн мөртлөө дараа нь одоо инфляц гэж нэрлэдэг байгаа. Би одоо юу гэдэг 1000 төгрөгийн талх авдаг байсан бол 1200 болчихоор мөн үү? Миний 1000 төгрөг гэдэг байгаад байгаа мөртлөө тэрний талх худалдаж авдаг. Тэ? Буюу талхны үн 1300 болчихоор чи 3 төгрөг илүү болчих шүү дээ. Тэгэхээр миний нөгөө төгрөгийн үн нь 1000 ч гэсэн 1300 болсон тохиол 1300 авч байгаа тохиол цэнгүй болчих жоохгүй юу? Өөрөөр би анх 20,000-ын дэвсгэрт аваад миний цалин сая төгрөг байхад би нодлон худалдаж авдаг барааны үн энэ жил 10% нэмэгдсэн тохиолдолд миний цалин саяараа байгаад байгаа мөртлөө барааны үн 10% нэмэгдчихвэл би 10% цэнгүй болж байгаа хөө миний авдаг цалин. Мөн тийм Монгол ойлгож байна те. Анх зоосон мөнгөн дээр бол өртөг үн цэн адилхан байсан. Тэр чигтэй. Заасан мөнгөн дээр шууд унаад байна. Гэтэ өнөөдөнд өөр тоо тавьчихаар алтан зоосон дээр яг те 2 грамм орсон алтан зоосон дээр энэ бол нэгтийн алтан зоос эсвэл 100-ийн алтан зоос гэж бич болохгүй үстэй. 2 граммаараа шүү дээ. Цаасан мөнгөн дээр бол дээр нь хэдийн тоо бичсэн. Тэрүүгээр үнэн тогтоогдчиход дараа нь бодит амьдрал дээр бараа бүтээгдэхүүн үйлчлэг яаж явж чинь тэр нь цэн нь болчихно гэсэн үг байхгүй юу? Мөн үү? За тэгээд алтаар баталгаацсан цаас явж байснаа сүүлдээ алтан баталгааг болсон тийм. Алтан баталгаагүй 73 онд байхгүй болоод мөн үү? Тэгээд тэрийг итгэж зээл авсан хүмүүсээр баталгааждаг. Тийм цаас болж хөврээд сүүлдээ компьютерийн тоо болж явчихад одоо цахим мөнгө рүү шилжих гээд байгаа байхгүй юу? Тийм уу? За тэгэхээр цахим мөнгө гэдэг бол өртөг нь адилхан тий? Мөн үү? Үнэн нь адилхан болчихно. Яг тэр цахим мөнгөн дээр бол тоо тавьчихар чинь компьютерийн дэлгэсэн дээр би тий
$1 гинүү $1.80 гинүү адилхан шүү дээ. Тийм үү? Тэгээ үнэн нь өөр болчихно. Өртөн адилхан үнэн нь өөр. Мөн үү? Цэн нь болохоор цэнийг дахиж хэмжүүлээд эдгээр юу олж ирж тэр Coinman гэдэг янз янзын блокчейн технологи тийм нэг гаргаж ирж байгаа. Coinman гэж юм гаргаж ирж байгаа. Дараа нь тэрийгэ бүртгэхдээ одоо байгаад байгаа энэ Swift систем гэдэг энэ супер компьютерийн хурдаар хооронд нь холбосон системийг биш Quantum шин систем ашиглах гэдэг. Quantum гэдэг Quantum тий. Тэгэхээр одоо шинэ Трамп хийх юмгүй юм уу зүгээр энэ нийтэд ил тавьдаггүй ч гэсэн зүгээр би одоо маш олон подкастн дээр ярьдаг байсан. Quantum Financial System гэж. Quantum санхүүгийн систем гэж. Тэгэхээр ингээд авахгүй ингэсэг байхгүй да. Бид нар эндээс нэг юм ойлгох хэрэгтэй. Зоос мөнгө байна уу, цаас мөнгө байна уу? Цахим мөнгөдөө шилжээ тэр нь Трамп гэдэг coin болно хамаагүй. Одоо байгаа доллар гэдэг оронд Трампын доллар гэдэг тийм дижитал coin гарлаа гэж бодъё л доо. Тэгсэн ч гэсэн тэр нь Монголд орж ихэд ингээд 20% хүүтэй зээл болчдөг. Энийг би бушуухан арилгахгүй гэж хэлээд байгаа тэр болчтой байхгүй. Тэгэхээр дотор талдаа бид нар ямар ч доллар жилт, ямар ч coin жилт юу ч болгочоод тэд нар юу ч хийсэн байсан дотгошоо манай бидний амьдралд нөлөөлдөггүй. Тэд нар ямар технологийн шийдлэр Трампын coin гаргаж яваад энэ ч бид нар Монголын ард түмний coin юм уу баяр хүүгийн coin гаргах чинь гэсэн үг байхгүй юу? Ганцхан тэр нь орж дотор талдаа бидний манай гэр бүлийн эхнэр нөхрийн хоорондын харьцаа, мал ахуйг малаа төхөөрөөд хоорондоо иж байгаа, бидний хоорондоо иж байгаа бараа үйлчлэгэнд орж ирдэггүй байх гэж би энэ үнс шинэ мөнгөний бодлого үнсээ тусгай тогтолцож яриад байгаа тийм учраас. Тэгэхээр дахиад хэлэхэд наад цахим мөнгө гэдэг байгаа чинь бол технологийн шийдэл. Философийн шийдэл. Философи нь юу юм гэхээр анхны байсан зоосон мөнгө. Дараа нь байсан цаасан мөнгөний оронд цахим мөнгө гэдэг шинэ хэрэгсэл маань өөрөө шинэ технологийн төвшөнд очиж байгаа. Мөн үү? За тэгэнгუутаа тэрийгэ шийдэхдээ ингийн локер одоо ингээд нөгөө нэг юм крипто майнинг гэж хэлдэг штэ. Криптогийн уурхаа гэж. Тэр нь юу юм гэхээр одоо баахан компьютер холбогчоод тэгэл ингээд нөгөө байнга ажиллаад нөгөө тоо үйлдвэрлэдэг гэсэн үг байхгүй койны тоо. Тэгэхээр нөгөө тэр маань юу юм гэхээр ингийн локер үүсгэх юм бол хэдийн хэмжээний эрчим хүч банк компьютер ажиллаж баахан эрчим хүч зараад байгаа штэ. Тэгэхээр одоо Трампын хийх гэдэг quantum financial system гэдэг бол одоогийн хамгийн хурдтай компьютераас бараг сая дахин хурдтай quantum компьютераар хийхээр мөн үү? Тэгэхээр чи нөгөө нэг тодорхой нэг зарж хэдэн чихэг зоос одоо тийм дижитал зоос хэвлдэг байсан бол нөгөө quantum компьютер чи илүү их хийн штэ. Тэнгүүд одоо бүр тэдэн их 80 майл гэсэн юм чинь буцаж хураагдаад анхдагч нэгж нь өөрөө нэг гаргасан тэр Трампын coin жишээ нь хэдэн сая доллартай тэнцэж магадгүй маягаар ингэж буцчил зүгээр ерөнхий дэлхийд даяар явцсан долларын бүртгэлийн системээр янзлах гэж байгаа юм болохоос биш. Цаад философи нь бол эцсийн эцэд 8 тэрбум хүмүүсийн хоорондын худалдаа үйлчлэгээ харьцааны асуудал байхгүй да. Улс орнуудын хоорондын харьцаа, улс дотор байж байгаа тухайн ард түмний хоорондын эдийн засгийн харьцаанууд байхгүй. Тэгэхээр миний хэлээд байгаа нь бити Монгол улсын ард түмний дотор байж байгаа эдийн засгийн харьцааг долларжуулаач, юанжуулаач, гадны валютаас хамааралгүй болго. Гадаад худалдаан дээр яг аль валютын бүстэй ямар 8 эдийн тэрүүгээрээ нөөцөө бүрдүүл гэдгийг прагматик юмд шийдэл рүү оргээд байгаа. Тэгэхээр энэ маань өөрөө тэд нар дижитал хятадууд нь дижитал юан руу шилжээд Трамп гэдэг coin руу шилжлээгэд бид нар ялгаа байхгүй дижитал буюу цахим төгрөг рүүгээ шилжиж чинь. Тэгвэл энэ ч хайшин доктортой байдаг. Өндөр хүүтэй зээлийн үйлчлэгээр хайшин үнэн ундаггүй. Үнэлэгдсэн үн цэн хоёр нь нэг байдаг. Тийм л мөнгөний бодлого явуулаач тайлбарлаад байгаа байхгүй юу? Яг саяны энэ цахим мөнгө зүйн гараад их тунгууд нь одоо тэр төвлөрсөн Швейцарын Базель хотод байдаг Ротшилдын байгуулсан олон улсын төлбөр тооцооны банк гэдэг байгаа. Тэрүүгээр дамжиж энэ бүх дэлхийн гүйлгээ хийгдэг мэдгээс задрангууд манайх шинээс бушуухан гараад тэгээд нөгөө блокчейн гэдэг байгаа чинь тэр төвлөрсөн санхүүгийн долларын систем, еврогийн системээс салаад улс болгон хоорондоо блокчейн буюу онцлог програмаар хандах гэдэг шүү дээ. Блокчейн ч онц гэсэн үг. Өөрөөр чи тэр хоорондоо за би чамдуу төгрөгийн гүйлгээ хийгээд тий чи юантай орж ид надад төгрөг худалдаж авлаа блокчейнээр гүйлгээ хийчлээ. Мөн үү? Тэгээ манай нүүрс гараа явлаа. Дараагийн би чамдуу төгрөгөөрөө очиод хятадаас юанаар юм худалдаад авлаа блокчейн гүйлгээ хийгдлээ. Тэгэхээр хийгдсэн гүйлгээ болгоно нь дундаас нь хүн орж болохгүй. Гүйлгээ болгоны дараа код нь өөрчлөлт идэх чинь блокчейн байхгүй да. Тэгэхээр блокчейн бол цэвэр нөгөө
мэдээллийг хангасан хэн нэгэн хүн хакердж болдоггүй технологийн тухай ойлголтыг. Тиймээс PESOP нь бол дижитал currency гинүү, зоосон currency гинүү, мөнгө гинүү, цаасан мөнгө гинүү хамаагүй. Бид нар зүгээр дотор талтай байж байгаа тэр 5 үндсэн зориултыг хэрэгжүүлэл дотоодын эдийн засаг 100% төгрөгийн болгочод бүртгэлээ ихтэй тэр нь дижитал төгрөг рүүгээ шилжчихэд болчихж байгаа. Тэгээд тэр дотортын бүх банкуудын гүйлгээ ч гэсэн дандаа блокчейнээр яваал гадаадлынхын ч гэсэн блокчейнээр явчих гэсэн тийм ойлголт ч байна. Зөв. За тэгээд хүрэлцээрсэн маш их баярлалаа. Тэгээд ер нь бол түрүүчийн дугаар дээр хоёулаа ярилцсан хүмүүс маань дахиад сайн сонсоосоо. Энэ бол ярилцлага маань part 2 байлаа тий. Цаашаа бас магадгүй part 3, part 4 гэдээ хийх бах ер нь бол баярх бахаас нэлээд зүйл асуух юм бол байхаа. Тэгээд өнөөдөр хүрэлцээрсэн маш их баярлалаа тий. Тэгээд үзэж байгаа олондоо хэлэхэд мөн та нар маань энэ залуучуудтайгаа холбогдоод Neopedme-ийн болон энэ подкаст хийсэн залуучуудын хаягаар холбогдоод баярхуу надаас асуу тодруулах тий юм боيو чөлөөтэй асуулт тавиарай. Тэгэхээр та бүхний асуултууд зориулсан тусдаа тийм бас ярилцах хийж болно битээр. Тийм тий. За иймэрхүү асуултууд танаас асуусан байна, ирсэн байна, яах вэ гүгээд мөн үү? Өөрөөр хэлбэл ингээд би аль болохоор амьд яг тухайн хүн цаанаа юу бодоод байгаа. Тэрэнд нь тааруулаа болж игэл ярилцлага өгөхдөө тайлбар өгөхдөө яг тэр хүн юу бодоод байгаа тэрэнд нь яг зөв ойлголт өгөх гэж баяр хичээж ирдэг байхгүй юу? Мөн үү? Тиймээс би нэг нэг тогтцсон сүрхтэн маягаар тий юу ч асуусан байсан яг нэг хэвээр ингэж хариулдаг. Тийм ээ. Мөнгөний үнц чинь хүндээ оршдیں۔ Энэ инфляци тэмцэхэд бол бодлогын хүүг нэмж байгаамаа. Гэдэг ийм одоо та нар хэвлэлийн мэдээлэлд хараараа Монгол банк сангийн яамны засгийн одоо сангийн сайд байдаг. Яаж тавьчих юм шиг. 35 жилдээ шүү дээ. Сангийн сайд хэн бэ? Монгол банкны хэн байхаас үл хамааран ярьдаг юм яг л адилхан байдаг. Мөн үү? Нүрийн өөрлөлт адилхан. Тийм яг болж тэгэхээр энэ подкастыг цааш мань хоёрдугаар юм юу юм гэхээр нөгөө миний яриад байгаа. Тэгээ бидний саяны хөөрөлдөөнөөс та нар санаа аваад хэдий цаашаа олон хүндээ хүргэж шеэрлж түгээж дэлгэрүүлж өгөх мөн хоорондоо сайн юу юм бэ гэж ярилцах чинь өөрөө та бүхний цаашдаа яг юуг зориод юу та нарт хэрэгтэй гэдгээ мэдээд тэрнийхээ төлөө яаж ямар тэмцэлээр үр дүн төрхийн гэдгээ ойлгоход их чухал учраас та нар сайн анхааралтай сонсоод хоорондоо ярилцаад тэгээ сайн шеэрлж түгээ дэлгэрүүлж өгөөрөө. Одоо маш олон хүмүүс намайг таныг яа дэмжих үү хамтрах уу гэдээмаа. Тэгэхээр намайг дэмжих үндсэн юм нь та нар минь энийг л өшөө олоолаа ойлгоод өгөөсөө энэ шиг том дэмжлэг надад байхгүй шүү. Хэдий ч нэ олон хүн баярхуу миний яриад байгаа энэ шинэ мөнгөний бодлогыг ойлгоод тэгээд тэрний төлөө өөртөө тэмцэж чаддаг болоод үр дүнд хүрэх нь өөрөө миний намайг дэмжиж байгаа буюу өөрсдөө та нар тий энэ муухай амьдралаас салгаж авч байгаа их чухал юм учраас надыг таныг дэмжиж जैन таныг дэмжий яах уу гэдэг бүх хүмүүстэй эхний шатанда та нар минь зүгээр л маш сайн сонсоо бодоотоороо тэгээ цаашаа олон хүнтэй хуваалцаараа тэгээд өшөө төгөөгээ дэлгүүл өгөөрэй гэж хүсэж шүү. За баярлалаа. Тэгээ подкаст залуучууд болон подкастын маань бичиж ин ажилласан ажлын баг Neopedme студийн хамт олондоо баярлж байна. За баярлалаа. За баяртай тэгээд дараагийн дугаар уулзцгаая зөмөрөө. Баяртай.